Өнөөдрийн хичээл бол money idioms буюу мөнгөтэй холбоотой англи хэлц үгс юм. Эдгээр хэлц үгсийг сурвал та санхүүгийн талаарх яриандаа илүү баялаг, сонирхолтой болгож чадна. Эхний хэлц үг бол break the bank. Break the bank гэдэг нь ямар нэгэн зүйл хэтэрхий үнэтэй санхүүгийн боломжоос давсан байхыг хэлнэ. Жишээлбэл buying that luxury car would break the bank гэвэл тэр тансаг машиныг авах нь надад хэтэрхий үнэтэй тусна гэсэн утгатай. Money talks гэдэг нь мөнгө нь хүчтэй нөлөө шийдвэрлэх эрх мэдэлтэй байдгийг илэрхийлдэг. Том хэмжээний төслүүд улс төрийн шийдвэр эсвэл бизнесийн хэлцлүүдэд мөнгөний үүрэг чухал болохыг онцлоход ашиглана. Дараагийн хэлц үг бол pinch pennies. Энэ нь мөнгөө хэмнэх хямгатай байх гэсэн утгатай. Мөн deep pockets гэдэг нь их мөнгөтэй чинээлэг байхыг хэлнэ. Хэрвээ хэн нэгнийг born with a silver spoon in one's mouth гэвэл тухайн хүн баян чинээлэг айл төрж амьдралынхаа туршид санхүүгийн хүндрэл амсаагүй гэсэн утгатай. Энэ нь тухайн хүний амьдралын давуу талыг илэрхийлдэг. Cost an arm and a leg болон pay through the nose гэсэн хоёр хэлц үг нь хоёулаа ямар нэгэн зүйлд хэтэрхий их мөнгө төлөхийг илэрхийлдэг. Эдгээр нь тухайн худалдан авалт эсвэл үйлчилгээний үнэ хүлээгдэж байснаас өндөр байх үед хэрэглэгдэнэ. Бидний эхний үг бол make ends meet. Энэ нь санхүүгийн хувьд арай ядан амжиргаагаа залгуулахыг хэлдэг. Дараагийн хэлц үг a penny for your thoughts гэдэг нь хэн нэгэн юу бодож байгааг нь асуухтаа хэрэглэдэг ээлдэг хэлц үг юм. Өнөөдрийн хичээлээр та бүхэн мөнгөтэй холбоотой хэдэн сонирхолтой хэлц үгийг сурлаа. Эдгээрийг өдөр тутмын яриандаа хэрэглэж англи хэлний мэдлэгээ улам баяжуулаарай. Баяртай.